Хамгийн гол сорилт нь шинэ засгийн газрын хувьд төсөвтэй холбоотой асуудал байна. Сайн өнгөрсөн 4-р сарын гүйцэтгэлээр бол төсөв бас тийм сайн гараагүй. Ер нь оны эцэст хамгийн том эрсдэл хаана байна гэж та харж байна? Яг ер нь бол энэ эдийн засгийн онолоор бол энэ одоогийн байгаа үзлийг бол одоо давхар алдагдал гэж нэрлэдэг. Англиар болохоор одоо twin deficit гэж хэлдэг. Тэгэхээр бол төсвийн алдагдал бөгөөд одоо гадаад худалдааных эсвэл одоо ерөнхийдөө бол бас одоо экспортын уналтын үүднээс бий болж байгаа алдагдал гэж хэлж болно. Төлбөрийн балансын алдагдал маань. Тэгэхээр бол энэ давхар алдагдал гэдэг маань бол ерөнхийдөө бол Монголын нөхцөлд бол яг бусад орнуудын нөхцөлд бол зайлшгүй бие биентэй холбоотой байх албагүй. Боловч Монголын нөхцөлд болохоор бол нөгөө татварын орлого нь экспортоос ихэнх хамаардаг учраас энэ хоёр үндсэндээ ингээд амар хоорондоо хамааралтай болчихж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх нь бол тийм бол биш болж байгаа. Ягаад гэвэл үндсэндээ бол нөгөө экспортыг маш ихээр нэмэгдүүлж ийж уул нь бол төсвийн орлогыг ингээд одоо нэмэгдүүлж алдагдлаа багасгах ёстой байдаг. Гэтэл бол нөгөө экспортын орлого маань өөрөө болохоор унаад байдаг. Тэгэхээр бол энэ нөхцөлд бол одоо төсвийн алдагдлыг бууруулах одоо сая таны хэлсэн энэ асуудал бол номер 1 болж гарч ирэх бах. Яг нь ерөнхийдөө бол бас яг энэ дээр хэлэхэд болохоор бол угаасаа нөгөө энэ жилийн эхний хагас жил бол орлого бол их хэмжээгээр тасарч байгаа учраас угаасаа бол одоо олон төрлийн төсвийн хөрөнгө оруулалт бол удаашрах ч юм уу цагтаа биелэхгүй байх тийм байдалтай бол болж эхэлж байгаа. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө их ойлгомжтой бөгөөд эхний ээлжинд хийх ёстой алхам болж байна уу? Өчигдөр бас дэлгэр сайхан эдийн засгчтай ярилцж байхад хэлжсэн. Одоо бол төсвийн тодтголыг хийхэд улс төрийн одоо нөхцөлөдлийн цаг үе одоо тохироонд бүрдсэн юм болж байна. Тэгэхээр шинэ засгийн газрын хувьд бол мэдээж төсвийг тодтгох бол шаардлага гарч ирж байна гэдэгтээ та санал нэгдэж байна. Тэгэхээр яг хаанаас нь хэмнэлт хийж болохоор байна. Одоо байгаа тусгагдсан байгаа хөрөнгө оруулалтуудын зардлыг хомчхаар нөгөө талдаа нөгөө тендер зарласан одоо аж ахуйн нэгжүүч гэж юм уу эрсдэл үүсгүү. Ер нь яг ямархуу нөхцөл байдал бий болох бол яг ерөнхийдөө бол яг төсвийн хөрөнгө оруулалтын хувьд аваад үзэхээр бол бас яг бүгдээр өөр ашигтай байна уу, үнэхээр шаардлагатай байсан уу гэдгийг бол эргэж харж үзэх нь чухал байх. Яг нь амин чухал хөрөнгө оруулалт гэвэл одоо дэд бүтцийн хөрөнгө оруулалт. За сая бидний ирсэн эрчим хүчний салбар байж болох юм тодорхой хэмжээгээр боловсрол эрүүл мэндэл байгаа. За бус нь болохоор бол угаасаа одоо тийм их хэмжээний хөрөнгө оруулалт бол нэг байгаагүй. Яг нь тодорхой хэмжээгээр бол зайлшгүй соёл ч юм уу одоо түүхтэй холбоотой тийм хөрөнгө оруулалт байдаг л да. Дүн нь бол их бага байдаг. Тэгэхээр бол үндсэндээ одоо нөгөө одоо юу гэмдэ хэмнэлтийн горимд ороход бол тийм бас хэцүү бол биш болов уу гэж бодож байна. Тийм энэ нь бол танах ёстой хөрөнгө оруулалтаа бүгдийг танах ийм байдал руу орж байна. Ер нь бол хамгийн том бас алдаа гэвэл 24 онд одоо энэ жилийн төсвийг бэлтгэхдээ угаасаа бол асар их хөрөнгө оруулалттай асар их орлогын бол ингээд хиймлэр өндөрөөр зохиоод тэгээд зардлын төрөндөө одоо тохируулаад асар их нэмэгдүүлсэн тийм төсөв өөрөө баталсан бол маш том алдаа байсан. Дараа нь тэрийг залруулах шаардлагатай болсныг бол бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр бол эхнээсээ бол тэр эдийн засгийн тооцоо нь төсвийн орлогын тооцоо бол ихээхэн тийм хэтэрхий өдрөг байсан гэдгийг бол бас олон эдийн засгч нар бол анхааруулж ирсэн. Тийм учраас бол ерөнхийдөө бодит хөрсөн дээр л бууж гин. Тэгээ хүссэн үсээгүй л одоо бууж гин. Засгийн газар солигдоогүй ч гэсэн айг бол буух хэрэгтэй байсан баг. Одоо тэгэхээр эдийн засгийн одоо ер нь төлөвлөлт талаасаа тий хөгжлийн одоо төлөвлөлт цаг үеийн нөхцөл байдалтайгаа ингээ харьцуулаад аваад үзэхээр таны яг ямар одоо боломж байна гэж харж байна. Хаанаас илүү хэмнэлтүүд эсвэл магадгүй таналтуудыг бий болгож иж өнөөдрийн энэ одоо үүссэн байгаа хүндрэлийг даван туулах уу? Яг өнгөрсөн хугацаанд болохоор бол одоо үндсэндээ 5 жил Монголын эдийн засаг бол их хүчтэй тэлсэн. Гэхдээ энэ тэлэлт нь болохоор засгийн газар маш сайн ажилласны үр дүн бол бас биш. Түүнээс биш ерөнхийдөө бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үн өндөр байсан. Экспортын одоо зах зээл хятадын хувьд бол худалдаа авалт сайн байсан. Энэ хоёртой голдуу холбоотой. Тэгэхээр бол яг ингээд аваад үзэх юм бол үндсэндээ бол их тэлсэн, хэтэрхий тэлсэн энэ одоо эдийн засгийн дотор бол засгийн газрын зардал нь өөрөө бол их нэмэгдсэн. За тэгээд асар их хэмжээний мөнгийг бол одоо халамж маягаар ч юм уу ноогдол ашиг маягаар бол ерөөсөө үр ашиггүй цацсан ийм бас том алдагдал гарсан. Тэр маань өөрөө бол инфляцийн бас нэг өвчин зүйл болсон. Мөн одоо тэр мөнгийг ингээд хүмүүст өгж байгаа болохоор хэрэглээ болоод дуусчдаг. Хэрэглээ болохоор үндсэндээ импортыг бол дэмждэг. Ингээд одоо худалдааны алдагдлын одоо үүссэн байгаа гадаад худалдааны алдагдлын бас нэг одоо хүчин зүйл болж хувирсан. Иймэрхүү байдлаар бол олон их найд төгрөг бол үр ашиггүй зарцуулсан. Тийм учраас бол эргээд нөгөө
эрүүл эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхийн тулд саяын энэ зүйлүүдээ бол засах юм бол эдийн засгийн байдал өөрөө бол бүр тийм амар бас хүнд биш байна. Ерөнхийдөө бол яг энэ жилийн хувьд бол эдийн засгийн өсөлт 2.5 орчим хувийн өсөлттэй байгаа нь бол уналт бол биш. Тийм зүгээр л одоо өсөлт бол жоохон удаашрсан л гэсэн үг. Тийм учраас бол буцаад эргээд эрүүл эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэхэд Монголын эдийн засгийн хувьд бол айхтар тийм хүнд сорилдуулж 2008 оныхтай ч юм уу 16 оныхтай харьцуулахад бол байдал бол хамаагүй дээр байна. Тийм дээрээс нь Төв банк бол бас одоо муу цаанч гэсэн 4-5 тэрбум долларын нөөцийг бол бий болгоцсон байгаа. За тэгээд гадаад худалдаа бол огцон бол бас унчаагүй байна. Яг экспорт багассан үнэн. Гэхдээ бол тэр бол байдаг л зүйл. Одоо бас мөнгөний одлогын шийдвэр гарах цаг хугацаа мөн ойртож байгаа. 6 дугаар сарын дундуур одоо хурлын гэсэн хүлээлттэй байж байгаа. Тэгээ гадаад эдийн засгийн нөхцөл байдлыг харахаар ам долларын ханш бол бас тийм таатай Монголд одоо нөхцөл боломжийг авчрахгүй байгаа даа. Тэгэхээр энэ удаад мөнгөний одлогын шийдвэрт авч үзэх одоо хамгийн гол асуудлууд нь мэдээж инфляц байна бах. За валютын ханшийн одоо энэ чангарал байна бах. Тэгэхээр ер нь гол одоо төлөв яг хаана чийлж байна? Таны хувьд хүлээлт яг ямар байна? Яг энэ дэр бол ер нь их хурлаас шинэ засгийн газрын хувьд бол яг эдийн засгийн бодлого дээр чухам юугаа хамгийн өндөр ач холбогдолтой байна вэ гэдгийг бол бас нөгөө шийдэж байгаас хамаарах баг. Одоо эдийн засгийн өсөлтийг дэмжих юм уу? Эдийн засгийн өсөлтийг дэмжих бол бас хүүг бол хэтэрхий их нэмэгдүүлээд байх бол дийлэн сайн шийдвэр биш. Хэрвээ одоо ханшийг хамгаална гэвэл мэдээж хүүг нэмэгдүүлэх ёстой болно. Гэхдээ бол одоогийн хүүг ингээд нэмэгдүүлэх юм бол буцаад эдийн засгийн байдалд бол жоохон цохилт үзүүлнэ. За иймэрхүү байдлаар бол нэгдүгээр тэрийг шийдэх хэрэгтэй байна. За хоёрдугаарт нь бол бас ерөнхийдөө бол шинэ засгийн газрын хувьд бол одоо яг эдийн засгийг яаж хөгжүүлэх гээд байгаа юм бэ гэдэг нэг зарчмын асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Тэгэхээр бол өнгөрсөн 4 жил бол одоо онцлог нь юу байсан бэ гэхээр бол төрийн сектор, төрийн өмчт компаниуд, одоо энэ төрийн оролцоотой компаниуд гэх юм бол одоо мөнх шиг, борооны дараа мөнх шиг л одоо бүр томор өсөөл замбраагүй их болсон, салбар болгонд бий болсон. За хувийн хвшлийг хийдэг ажлыг орлуулж эхэлсэн. Үйл ажиллагаа бараг явуулдаггүй хэрнээ аль хэдийн одоо бараг 100 хүнтэй болчихсон цалин авдаг ямар ч үр ашиг байхгүй. Тэгээ тийм байдал бол үүссэн байсан. Тэгээд энэ цаашаа өргөлжлөх юм уу гэдгийг нэгдүгээр шийдэх хэрэгтэй байх. Тийм. За яг Монголын эдийн засгийг хөрөнгө оруулалтын талаас аваад үзэх юм бол одоо төсвийн хөрөнгө оруулалт яг одоо төсвөөс хийж байгаа хөрөнгө оруулалт бол нийт хөрөнгө оруулалтын ердөө нэг 10%-ийг л эзэлдэг. 90% нь бол одоо дотоодын бөгөөд гадаадын хувийн хвшлийн хөрөнгө оруулалт. Тэгэхээр бол энэ хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг орлуулах хэмжээний асар том төрийн аппаратыг бий болгох гэж энэ одоо бодлого явсан. Тэгээ энэ үр дүнг бол одоо үндсэндээ бид нар харж байна. Хичнээн олон одоо төрийн компани байгуулсан ч гэсэн үйл ажиллагаа нь бол сайжраагүй. Тийм. Тэгэхээр бол энэ зарчмын хувьд бол эргээд одоо зах зээлээс ухрах нэг тийм явдал бий болсон. Тэгэхээр энийгээ бол зайлшгүй засах юм уу өөрчлөх эсвэл одоо хിവэрэ байлгах юм уу. Тэр шийдвэрийг сонголтоо хийх хэрэгтэй байна. Ингэснээр бол одоо мэдээж тэгвэл төсвийн зардланч буурна, төрийн одоо энэ данхаасан бүтсэнч багасна, тийм боломжууд бол байгаа. Тэгэхээр энэ дээр бол эрс тийм шийдэмгий одоо хандлага хийх хэрэгтэй. Үндсэндээ энэ бол зарчмын одоо сонголт бөгөөд үүнээсээ хамаарат дараагийн бүх алхмууд нь бол гарч ирэх байх. Тэгээд тэр төрийн өмчт олон компаниг бий болгосноор бол яг одоо тэр намын сонгуулийн үед ч юм уу идэвхтэй ажилласан ч юм уу одоо цүнх барьж ирсэн хүмүүсийг ч юм уу туслах байсан хүмүүсийг ажлын албанд томилдог тийм атайхан байр суурь бий болгох тийм л одоо гол зорилго байдаг л да. Тэгэхээр бол тэрийг одоо бас одоо болох уу өөрчлөх үү гэдэг нь бол бас хүлээгдэж байна. Одоо байгаа засгийн газар бол өмнөх засгийн газар те өмнөх засгийн газар огцорсон засгийн газрын хувьд бол 22 сайттай. За маш том одоо бүтцтэй байсан. За хамтарсан гэдэг утгаараа бас арчилсан намаас бол 8 сайд байсан. Дээрээс нь ардын намаас бас 10-аад сайд байсан. Тэгэхээр ер нь одоо шинэ засгийн газрын бүтцийн хувьд жишээ нь аль яам байхгүй үр өгөөжтэйгээр өөрчлөх боломжтой. Яг зүгээр би бол тэрийг хэлж мэдэхгүй их хурал шийдэн, засгийн газар шийдэн, одоо эрх баригч нам шийдэн. Гэхдээ бол эхний ээлжинд бол зүгээр одоо бодоход бол одоо яамгүй сайд нар бол жишээлбэл үнэхээр байх хэрэгтэй байна уу? Урд өмнө бол хийж болж ирсэн ажлыг заавал 2-3 хуваагаад хэнийг одоо сайд болгох нэг тийм амлалтыг одоо биелүүлэх ёстой ч юм уу, гү ч юм уу нэгдүгээр талхан байна. Хоёрдугаарт бол одоо баахан эрх мэдлийн хувьд бол замбраагүй болсон одоо энэ бэтийн асуудал байна.
одоо баахан тийм тусгай ээлж нар байна. Эднэрийгээ бол бас зэгцлэх ёстой байх. Ерөнхийдөө бол ойлгомжтой л байх хэрэгтэй. Засгийн газар бол засгийн газар байна. Одоо сайд нь бол сайд байна. Энийг хариуцж чинь өөр одоо 3 сайдын дунд бол нэг ажил бол байхгүй гэсэн үг. Тиймэрхүү байдлаар бол энийг шийдэх нь ёстой байх гэж бодож байна. Төсөөлөл нэг зүйлийг маш товчхон асууя. За түрүү нөгөө ярьж ирсэн те ойрын хугацаанд Монгол анхны мөнгөний одлогын хороо хуралдана. Гэхдээ одоо бизнесүүд бол нэг асуудлыг байнга ярьж байгаа нь зах зээл дээр угаасаа санхүүжилтийн өртөг бол нэмэгдсэн байж байгаа. Санхүүжилтийн олдоц бол бас хомс байгаа. Гадаад зах зээлээс тийм ч таатай бус байна. Тэгэхээр одоо яг бизнесүүдэд шаардлагатайгаа санхүүжилттэй хөрөнгөний урсгалыг хаанаас яаж бүрдүүлэх ёстой? Энэ дээр боломж байна уу? Одоо бол ер нь бол Монголын эдийн засгийн хувьд бол хэдийгээр өсөлт нь удаашрсан ч гэсэн эдийн засгийн бүр мөсөн дамп буураад одоо хямралд орчихсон юм байхгүй байгаа. Тэр утгаараа бол гадаадын зах зээлээс мөнгө босох боломжууд бүрэн байгаа. Гэхдээ бол мөнгө босоход бол бас нэг хэцүү асуудлууд байдаг. Юуны өмнө тэр одоо долларын ханштай холбоотой swap-ийн зардал гэж байдаг. Тэгэхээр бол одоо ямар ч Монголын компани гаднаас бол ингээ 200-300 сая доллар авчлаа гэхэд бол тэрийг төгрөг болох ёстой. Тэрний зардал нь бол нэлээд өндөр байгаа. Тэр маань бол одоо ямар ч шаардлагагүй ийм зардал бол үүсэж байгаа. Хэрвээ энэ байхгүй болчих юм бол хувийн хвшлийн компаниуд бол нэгдүгээрт энэ одоо төлбөрийн балансын асуудлыг шийдээд гаднаас бол мөнгө босгоход бол ямар нэгэн асуудал байхгүй байх гэж бодож байна. Хоёрдугаар бол бас бизнесийн орчны асуудал байгаа. Сүүлийн жилүүд бол бас бизнесийн орчин бол огцон муудсан. Янз бүрийн хэрүүл маргаа маш их одоо бий болсон. Энийг бүгдээр мэдж байгаа гадаадынхантай дотоодынхантай ер нь төрөл бүрийн тийм одоо асуудал бол их үүссэн. Хэрвээ энийг зэгцлээд зүгээр л одоо ажил хэрэгж байж чадах юм бол энэгээр бол одоо хувийн хөрөнгө оруулалт бол бас нэмэгдэх, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж бол уул нь бүрэн байгаа юм. Тэгэхээр бол энэ дээр бол бас нэг эцэлдэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Үндсэндээ одоо улс орноо хөгжүүлж байгаа нь адилхан хувийн хвшилж байгаа, улсын үйлдвэрүүдч байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол нэг маргалдаал бие биенийгээ янз бүрээр нэрлээд байх бол ерөөсөө шаардлагагүй. Харин бол одоо миний хэлдгэр бол тэр томоохон төслүүдээр хөрөнгө оруулалт бол ерөнхийдөө баг одоо шууд тодорхой болж байна. Хувийн хвшил хийхгүй л бол төсөв бол хийх ямар ч болцоогүй болж байна. Дээрээс нь төсвийн баталгаа олгох ч юм уу, зээлэх бол бас одоо хязгаар нь бол тийм их одоо өндөр биш байна. GDP бол одоо дотоод нийт бүтээгдэхүүний өсөлт бол удаашрж байна. Тийм учраас бол одоо хувийн хвшилтэй их сайн хамтран ажиллах шаардлага бол байна. Энэ бол үнэхээр бодтойгоор одоо дараагийн 2-3 жил Монголын эдийн засаг өсөх үү, тэлэх үү, чадал нь сайжрах үү, эрчим хүчний боломж нь нэмэгдэх үү, ажлын байрууд өсөх үү. За дээрэс нь бол бид нар инфляцийг бол нэг ярьж чадаагүй. Гэхдээ бол ерөнхийдөө бол одоо эдийн засгийн онолд бол үнийн өсөлтийг сааруулах цорын ганц арга нь бол ерөөсөө л нийлүүлэлтийг нэмэгдүүлэх. Нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь бол одоо улсын үйлдвэрүүд биш, хувийн компаниуд л голдуу хийдэг юм талах малахыг чинь махыг одоо энэ хувийн компаниуд л гаргаж байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол бас хувийн компаниудтайгаа сайн хамтарч ажиллах нь айгүй чухал байна.